Сайн байцгаана уу бүгдээрээ. Member Care Foundation сургалтанд тавдан мөрөлнө. Өнөөдөр би та бүхэнд 3 зүйлийг хуваалцах гэж байна. Нэгдүгээрт ирэх 30 хоногийн ерөнхий тоймыг юу багтаж байгаа болон хэрхэн оролцох талаар танилцуулна. Хоёрдугаарт би өөрийн хувийн түүхээ Member Care-т хэрхэн олдсон түүхээгээ хуваалцсан. Гуравдугаарт тэр 30 хоногийн төгсгөлд юу болохыг харуулснаа. Та чадна, та оролцож чадна, хөгдөж чадна, бүр өөрийн гэсэн Member Care-ийн үйл ажиллагаагаа ашиглуулж чадна. Өнөөдөр бид ирлээ. Өнөөдөр бол эхний 7 хоногийн эхний удаа. Энэ сургалтанд та үзэх зорилттой YouTube видео багтсан. Мөн бичлэгийн доор тайлбар хэсгээс PDF хэлбэрээр татаж аваад ашиглах бүрэн боломжтой ажлын хуудас бас Facebook-ийн хамтын нийгэмлэгийн бүлэгт сонирхолтой хэлэлцүүлэг багтсан байгааг дуулгахад таймын. Бид хэдэн зуугаар туалагдах тул маш их харилцаа, үр дүндтэй хэлэлцүүлэг нөөц хуваалцахыг хүлээж байна. Сургалт 30 хоног үргэлжилсэн. Эхний 7 хоног. Энэ 7 хоног нь нөхцөл байдал, сэтгэлгээ, теологийн тухай байх болно. Хоёрдугаар 7 хоног нь өөр Member Care-ийн загваруудын тухай байна. Гадаа янз бүрийн Member Care-ийн загварууд байдаг бөгөөд бид эдгээрийн хэдийг танилцуулах болно. Гуравдугаар 7 хоногт би танд асаргааны пирамид гэж нэрлэгдэх шинэ загварыг танилцуулна. Өөрөвдүгээр 7 хоногт та бүхний түүхүүд байх басан. Бид Библиэд их болон бодит амьдралд ирэх хоёр зам, хямрал, асаргааны жишээнүүдийг авч үзнэ. Өнөөдөр бодит амьдралаар ч гэсэн бид энэ 30 хонорыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, Member Care-ийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх, Member Care төвийг хэрхэн байгуулах талаар дуусгана. Бид энэ зүгээр дуулагдах хүнтэй энэ үнэхээр хүчтэй байх болно. Хоёрдугаарт би өөрийн хувийн түүхээ болон Member Care-т хэрхэн орсон тухайга та бүхэнтэй хуваалцах болно. 1996 оны 1-р сарын 12-ны өдөр эхнэр тухайн үед 1 болон 3 настай 2 хүүхдийн хамт бид Берлинээс онгоцон суусан. Бид Хятадд очиж халамжийн төвд баярлах өнчин хүүхдийн үйл ажиллагаанд нэгдсэн. Би Хятад хэлээр ярьдаг байсан тул Хятадд шоуд удирдах албан тушаал томилогдсон. Хятадын засгийн газартай хамтарсан түнш, багийн ахлагч, өчин Хятад ажилтнтай ажил овгогч гэх мэт. Үнэхээр гайхалтай ажилласан. Би үнэхээр вау, энэ шандаа гэж мэдэрчээсэн. Би бурханы хүсэлд яг төвдөн байна гэж бодсон. Гэвч 3 жилийн дараа би бүхнийг дуусгасан. Миний өрчөж бүрэн дууссан. Би түлдэж ядсан. Цээжинд минь биеийн шинж тэмдэг илэрсэн. Миний цээжээр хүчтэй өвдөж тийм маш ихээр бухимдсан юм. Би үнэхээр туйлда хүртлээ ядарч туйлсан байна. Би бурхантай дахиж холбогдож чадгаа бачаа. Би энэ чи юу орж яана гэж батсан. Энэ яаж цааш үргэлжлэх юм бол би үнэхээр сүүлчин боломж дээр ирсэн байсан. Бид алдахад хэтэрхий үнцэнтэй гэдэг номыг олж нээсэн. Энэ ном нь номлогчдын ажлаас гарах шалтгаан, түүнийг хэрхэн даван туулах талаар судалсан ном юм. Тэрэм яг хатсан сэтгэрт маань цэнгийг усши байла. Бид сэтгэл зүйч болон пасторын халамжтай нэг нь хосын олсон. Тэд бидэнтэй ижил нөхцөл байдал байсан тул биднийг ойлгож, энэрийг нэгүүлсэж, энэ хүнд хэцүү цаг үед туслаж чадсан. Эдгээрээс сэргээн бусгалтын үйл явцын дараа бид Хятадад биш, Хятадад 2 хүн байх үүднээс Тайландын Чангмай руу нүүсэн. Эд энэ бүхнийг бодож байхдаа талбай дээр биднээс гадна маш их хэрэгцээтэй өөр олон хүн байгааг ойлгосон. Зөвхөн бид биш, олон хүн юм байла. Тэгээд бид ямар нэг зүйл байгуулах хэрэгтэй, ямар нэгэн зүйл эхлүүлэх хэрэгтэй гэж бодсон. Би зөвлөх биш, сэтгэл зүйч биш. Тэгэхээр би гишүүдийн халамжийн ажлыг эхлүүлэх хүн мөн. Тэгээд магадгүй нэвийн 999-ээр 20 онд би ануудад болсон Mental Health Emissions нэртэй байгууллага дээр Larry Gardner-тэй уулзсан. Larry Gardner бол Wycliffe саяжун хүн. Хэрээр гишүүдийн халамжийн зохицуулагчийн тухай хуваалцсан бөгөөд тэр даруй энэ нь надад их ойр санагдсан. Тэгвэл зохицуулагч хүн би зөвлөхдөш. Би сэтгэл зүйч. Би бол зохицуулж. Тэгээд энэ нь олон хүний хувьд адилхан. Эмчнэр эсвэл тодорхой мэргэжлийн олон хүмүүс ч бас тийм байдаг. Хэд өөрсдийн мэргэжилдээ маш сайнч, ажлынхаа захиргааны тал дээр тийм сайн биш байдаг. Тэгээд би яг л энэ хөшиг байна гэж мэдсэн. Би үүнийг хийж чадвал би менежер маягийн хүн. Би нийгмийн бизнес эрхлэгч маягийн хүн. Би бол үдээдэрч. Энэ нь надад яг тохтой. Тэгээд би гишүүдийн халамжийн төв байгуулсан. Энэ нь 2001-2002 оны үед Тайландын Чангмай хотод The Well Member Care Center нэртэйгээр байгуулагдсан. Тайландын Чангмай хотод The Well төвд бид анх семинар сургалтуудаар эхэлсэн. Удалгүй сэтгэл зүйчийн зөвлөхүүд ирж нэгдсэн. Би өглөө ярин гарахтаа хүрмээ бараг мартавшах байсан дээ шүү дээ. Энд ирэхчээ багтаа. Ингээд бид сургалт болон нэг ярины үйлчилгээ үзүүлэхийг хослуулсан. Энэ жил их тусам улам өргөжиж хөгжсөн.
2005 онд цунами болсны дараа The Whale төв Тайландын өмнөд хэсэгт 2 дахь салбараа нээсэн. 2006 онд би хятад руу буцаж тэнд гишүүдийн халамжийн төв байгуулахаар болсон. Үүний зэрэгцээ намайг Global гишүүдийн халамжийн сүлжээний зохицуулагч удирдагчаар ажиллахыг хүссэн. Ингээд миний бие гишүүдийнхээ халамжийн чиглэлээр үйлчлэлээ цаашдаа ч эдэвхтэй үргэлжлүүлсэн юм. Хятад улсад бид мөн адил ихэнх үедээ хятадд амьдарч буй гадаад иргэдэд илүүтэй анхаарлаа төвлөрүүлж байсан боловч явандаа алхамаар гадаад иргэдээс хятадын үндэсний хүн ам руу чиглэн шилжсэн билээ. Энэ нь мөн сүүлийн 10 жилд тухиасан бөгөөд шатадын сүм шатадуудыг Ерүсалим руу буцаах гадаадад төв аз руу илгээж номлосон ажилд дайчлах хөдөлгөөн өрнөсөн үе байлаа. Ингээд бид хятадад маш стратегийн чухал цаг үед олон өөрчлөлт хөдөлгөөн өрнөж байсан үед байлаа. Тэгэхээр энэ бүх хугацаанд би гишүүдийн халамжийн үйлчилгээнд 20 жил оролцсон байна. Би бараг үзээгүй зүйл гэж байхгүй болов гэж бодчихъя. Би янз бүрийн үүрэг, хэлбэрээр газар хөдлөлт, террорист халдлага, үхэл, аллага, завхаарал зэрэг олон зүйлд оролцож байсан. Нэг номлогч залуу бүр 2 гэр бүлтэй байсан. Нэг нь Өрнөдийн, нөгөө нь Азийн гэр бүл. Тэд биенийхээ талаар огт мэддэггүй байж. Би өөрийгөө гэмтэх зан үйл, олон осол, нүүлгэн шилжүүлэлт, хүчирхийлэл, сэтгэл готрал, баг босон удирдлагын доторх зөрчил, итгэлээ алдах, бурханд урам хугарах зэрэг олон зүйлд оролцож байсан. Их хорныхаас өмнө номлогчийн амьдралд ярьсан өөрчлөлт төвөж дэмжлэгээ зогсоодог. Номлогчийн хүүхдүүд, 3 дахь соёлын хүүхдүүд, боловсролын хэрэгцээ, гэрийн сургаалт. 2018 онд би өөрөө болон 2 хүүхэд маань баривчлагдаж 40 цаг байцаагдаад улсаас хөөгдсөн. Эмэс би өөрийн хувьдаа олон зүйлийг хүчсэн хүн. Энэхүү жижигхэн хэмжээтэй зурагт хошин дээрх шиг Зигийн тойруу замын тухай зурагт би үнэхээр өөрийнхөө дүр төрхийг олж харсан. Өөрийн амьдралынхаа туршид би үнчийн хүүхдийн асрамжийн ажил хийхийг маш ихээр хүсэж мөрөөддөг байсан билээ. Хятадд бидний сав хоосорсон байсан. Бид явах хэрэгтэй болсон тэгээд тойруу зам гарч маш их бухимдалтай тулг орсон. Дараа нь дахин нэг тойруу зам, бас дахин нэг тойруу зам гарсан. Эцэст нь бид ойлгосон. Магадгүй энэ тойруу зам маань бидний жинхэнэ дуудлага байж болох юм. Гишүүдийн халамжийн ажилд оролцсон олон хүн өөрсдийн амьдралын самнал, өөрсдийн хямрал, өөрсдийн тойруу замаасаа болж энэ ажилд орсон байдаг. Бурханд анхлан урам хугарах явуулж чипэн. Тэгээд тэд бурханы талаар дөрдөрөх, бурхамтай харилцаагаа өөрчлөх шаардлагатай болсон. Хүмүүс болон хамтын ажиллагаанд урам хугарах, мөн үүндээ дасан төгсөх хэрэгтэй болсон. Тойруу зам бол хүн бүрийн амьдралын нэг хэсэг бөгөөд энэ нь бидний үлсэрт, хойв хүний хөгжлийн нэг хэсэг юм. Энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар хүлээн авч нэгтгэн зангидахад асар их хүч чадал, төвчээр болон хөндлөнгийн бүсдийн тусламж дэмжлэг зайлшгүй ягтай болдог. Тойруу зам нь шин арга зам, шин чиглэл, шин алсан хараанд хүргэдэг. За тэгэхээр энэ бол миний трүүхийн нэг хэсэг бөгөөд энэ нь намайг сүүлийн цэг рүү авчиж байна. Өнөөдөр би та бүхэнд энэ 30 хоног хэрхэн танд хөгжих, бүр өөрийн гэсэн гишүүдийн халамжийн сайлбар үүсгэхэд туслаж болохыг харуулахыг хүсэж байна. Би үүнийг гишүүдийн халамжийн сайлбар үүсгэх гэж нэрлэх дуртай. Үүсгэх гэж эсвэл яварч байсан гишүүдийн халамжийн сайлбар үүсгэх гэж, сүмийн үүсгэх гэж биш, харин сайлбарын үүсгэх гэж юм. Гишүүдийн халамжийн салбарт байгууллагууд дотор сүмүүдэд янз бүрийн улс орон бүс нутагт хэрэгцээ маш их байсаар байна гэж би мэдэрдэг. Зарим гишүүдийн халамжийн салбар бусдаасаа илүү хогсон байдаг. Тиймээс би танд гишүүдийн халамжийн салбарт хөгжүүлэгч, сайлбар үүсгэх гэж болохыг уриалж байна. Та сэтгэл зүй биш байсан ч, зөвлөх биш байсан ч гэсэн би өөрөө сэтгэл зүй биш ханийн нийгмийн бизнес эрхлэгч хүн, таач бас үүнийг хийж чадна. Ямар нэгэн сайлбар хөгжүүлж эхлүүлэхийн тулд. Өнөөдрийн хуудас ингэ дууслаа. Маргааш бид гишүүдийн халамж гэж яг юу болох, гишүүн гэдэг нэр томьёо хаанаас үлсэн талаар ярилцах болно. Энэ ч сонир үг шүү дээ. Гишүүн. Энэ үг хаанаас гаралтай? Бусад үгнээс юугаараа ялгаатай вэ? Мөн энэ юуг багтааж юуг илэрхийлдэг вэ? Тэгэхээр маргааш дахин уулзцгаая. Одоогоор баярлалаа.